За 11-р бодлогын хувьд x нь 2-той тэнцүү, y нь 3.4-той тэнцүү. За тэгээ энэ илэрхийллийн утгыг олох гэж байгаа юм байна. Тэгэхээр хамгийн дөрөнд таад маань x дээр нэмэх нь y-ийн утгыг олоод бодож болно. За эсвэл бас хаалт задлаа гişүнчлээд энэ хоёроо үржүүлж болно. Тэгэхээр би хамгийн тааядд ойлгомжтой үүднээ шууд орлуулга хийгээд үзье. Тэгэхээр бид нар 2x гэдэг бол x-ээр үржүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр би x-ийнхаа оронд бол 2-оо орлууллаа. Нэмэх нь 2-ыг үржих нь 2 дээр нэмэх нь 3.4 нэмэх нь 8-ыг үржих нь y маань 3.4 байгаа гэсэн. За тэгэхээр бид нарын энэний хувьд үржүүлээд үзэх юм бол 2 2-ын 4 нэмэх нь 2-ыг үржих нь. За энэ маань бол 5.4 болно. Нэмэх нь 3.4-ийг 2-оор үржүүлэх юм бол За 2-оор үржүүлэх юм бол 32 27.2 болно гэсэн. За эднэрийг ингээд нийлүүлээд нэмэх юм бол биднэрт 42 гарч ирнэ. Тэгэхээр бидний хариулт бол B хариулт гэж таарах нэ.